Сайн мэцхан уу. За, би өнөөдөр болохоор богинохон Q&A бичлэг хийх гээд байж байна. За, тэгээд Instagram-аар ер нь бол бүх асуултууд авсан байгаа. Тэгээд та бүхнийгаа сонирхсан асуултанд бүгдэнд нь хариулахад бэлтгэлсэн байна. За, тэгээд гадаа сууж байгаа болохоор жоохон чимээтэй байж магадгүй. За, тэгээд Instagram-аар ингээд хүмүүсийн асуусан асуултуудад хариулъя. За, эхнээс нь эхлэе. Хүмүүс надаас хамгийн их асуусан асуулт юу гэхлээр штэ. Намайг би сая 1 сард нүүрэндээ утас суулгаад тэгээд нүүрэндээ өөх суулгасан штэ. Тэгээд тэрний талаар маш их хүмүүс асууж илээ. Энэний талаар ч гэсэн хамт ярьсан дээр хаа гэж одоо тэгээд завгүй байсаар агаад одоо ингээд 3 сарын дараа гэд та нартай хэлж өгье. Үнийн мэдээлэл өгөөч гэж асуусан байсан. Үнийн мэдээллийг бол шууд нанаагаас өөрөөс нь асуусан хайгуу дээрх. Тэгвэл эн чинь сар болгон ивент зарлаад үнэн нь өөр байд юм лээ. Них ямар өөрчлөлт ороогүй байна. Яг юу өөрчлөсөн бэ гэж хүмүүс асуусан юм лээ. Юу гэхээр одоо магадгүй зарим хүмүүсийн нүдэнд нэг өөрчлөлт харагдахгүй ч гэж магадгүй. Нэгт ингээ харуул ми давхраа ингээд адилхан ордог болсон. Нүүрэндээ ингээд утас суулгачаар танаас ч гэсэн харж байгаа ингээд нэг тийм чанга арьстай болсон гэх юм уу. Би ч сэтгэл хангалуун байгаа. Тэгээд яг 1 сарын хугацаанд жоохон хавдартай ингээд харагддаг ч гэсэн 2 сараас эхлээд ер нь бол яг л энгийн нүрэндээ юм хийлгсэн хүн шиг харагдахгүй энгийн болоод ирдэм билээ. Тэгээд болоо. Тэгээд намайг хийлгэж хахад нэг утас 110,000 вон гэж тийм ивент зарласан байсан гэсэн. Тийм. Тэгээд намайг хэдэн настай вэ гэж их асууж байна. Ханаад үрсэн чинь ингээд юм хий ханиалга үлдсэн. Мөн ханаад нэгтгэсэн байхгүй юу? Ингээ юм ярихаар хий ханиалгаад лээ. Тэгээд би болохоор 96 оны 11 сарын 11-нд төрсөн. Тийм. Зураг яаж ингэж гоё авд юм бэ? Зургаа яаж ингэж гой өнгөтэй авд юм бэ гэж хүмүүс асууж илээ. Би ер нь бол одоо ингээд надад дижитал камер ер нь 5 төрлийн камер байгаа. Тэгээд зураг авдаг утас тустай байгаа. Тэгээд хизээ хаана одоо ямар цаг агаарын нөхцөлд яаж зураг авахаасаа шалтгаалаад камера сонгоод зураг авдаг байгаа. Тэр үедээ яг ямар камер ашиглах нь бүгдөө өөр идэг. Тэгээд сүүлийн үед ч гэсэн дижитал камер хүмүүс хэрэгэлдэг болсон мөлий. Арьсаа яаж цайруулах вэ гинэ. Арьс болохоор сүүлийн үед ийм цайруулах тос гэж зөндөө бүтээгдэхүүн гарсан мэлээ. Тийм хэрэглэж болно. Эсвэл дотроосоо витамин С ч юм уу арьс цайруулдаг витамин уугуул зүгээр байхаа гэж бодож байна. За тэгээд өөх утас хоёрын нэгийг сонгож хийлгвэл аль нь зүгээр вэ гинэ. Хэрэг залуу хүн жоохон хэрнээ амар туранхаа ингээд хацар нь ингээд хонхоогоод орцсон ингээд амар туранхаа хүмүүс идэв штэ. Тийм байвал нүүрэндээ өөх хийхийг санал болгож байна. За тэгээд харин эсэргээрээ жоохон нүүрэндээ жоохон өөхтэй, жоохон мираалдаг, тэгээд арьсан жоохон унжилттай хөшөөрөлт явагдаж байгаа үеийн бол нүүрэндээ утас суулгахыг санал болгож байна. За тэгээд намайг ямар ажил хийдэг вэ гэж асууж илээ. Би болохоор өөрийн гэсэн онлайн дэлгүүрээ ажиллуулж байгаа. За тэгээд тэрнээс гадна инфлюенсер ажил хийдэг. Инфлюенсер энэ тэнд хүмүүсийн барааг танилцуулах ч юм уу, ийшээ тийшээ хувцас өмсөө зураг авдаг, ийшээ тийшээ үйл ажиллагаанд өргөдөд явах ч юм уу, иймэрхүү маягаар хийдэг байгаа. Тэгээ уусаа би өөрөө зураг авах сонирхолтой хүн учраас ажил маань ч гэсэн надад үнэхээр таалагддаг. Тийм. Тэгээд ямар мэргэжлэр төгссөн бэ гэж бас их асуусан байсан. Би болохоор олон улсын наримчийн болон татварын анги гэдэг мэргэжлэр төгссөн. Гэхдээ тэр мэргэжлэр бол одоо ерөөсөө ямар ч хамааралгүй ажил хийж байгаа. Тэгээд 2 дахь мэргэжил гээд орос хэлээр төгссөн. Одоо тэгээд орос хэл ашиглахгүй байгаа учраас ингээ баг мартцсан. Тэгээд би бас сурч солилцоогоор онгоцны үйлчлэгчийн мэргэжлэр сураад ирсэн. Тэгээд онгоцны үйлчлэгч болох юм мөрөөдөлтөй байсан. Дааж чадаагүй. Одоо өөрөө дуртай ажил хийгээл явж лээ л да. Гэхдээ яг дараа үнэхээр боломж олдоод онгоцны үйлчлэгч хийх тийм боломж олдвол би хий гэж боддог. Миний өндөр жинг асууж байна. Би болохоор 165-50 кг. За тэгээд ер нь бол 50-52-ийн хооронд хэлбэлцэж байдаг байгаа.
За тэгээд намайг ямар хөө төрлийн дуу сонсдог вэ гэж асууж байна. Би болохоор ер нь маш олон төрлийн дуу сонсдог. Нэг амар би яг ийм төрлийн дуу сонсдгоо гэсэн юм бол байхгүй. Яг тэр үедээ тренд болж байгаа дуунуудыг бас их сонсдог. За тэгээд мөн бас заримдаа нэг тийм дулаахан хүнийг тайвшруулдаг айтай тийм дуунууд байдаг шүү дээ. Тийм дуу бас их сонсох дуртай. Тэгээд намайг ямар үнэртэй ус хэрэглэдэг вэ гэж асууж байна. Үнэртэй усны хувьд бол би ер нь бол Dior-ийн J'adore үнэртэй усан дуртай. Гэхдээ тэр ингээд заримдаа жоохон хуурцсан санагдаад байдаг. Одоо болохоор яг ингээд дулаараад 100 болж байгаатай холбогдуулаад нэг тийм амар нэг тийм цэвэрхэн нэг тийм үнэртэй ус сонирхоод бэлгэнд авсан үнэртэй усгүй. Өндөр нь бүр үнэхээр гоё юм лээ. Guerrero гэдэг брендийн зургийг харуулчих. Энэ үнэртэй ус байна. Энэ үнэртэй усны ягаан өнгийг хэрэглэж байгаа. Ер нь амар тийм Москиан тийм үнэр ихгүй юу? Тэгээд энэ үнэртэй усыг Jenny хэрэглэдэг гэсэн тийм үү олоо одод хэрэглэдэг гэж хэлээ. Тэгээд бас Jenny хэрэглэдэг болохоор нь бүр ингээд дурлаад хэрэглэж байгаа. За тэгээд намайг одоо сурагч юу гэж асууж байна. Сурагч шээ би одоо аль төгсөөд 5 жил болох гэж байна. Ямар залуу сонирхдаг вэ? Найз залуу байгаа юу гэж асууж байна. Би болохоор тийм хараал хэлдэг хүнд үнэхээр дурггүй. Тэгээд нэг тийм уура барьж чаддгүй юм амар ууралдаг хүмүүс идэв штэ. Тийм хүнд үнэхээр дурггүй. Тэгээд ер нь бол яг ийм л юм дургу юм байна. За яг хуу тамхи архиж яг хуу хэрэглэж болно. Гэтэ би өөр тамхинд дургу байхгүй юу. Гэтэ яг хуу миний хажууд ингээд тамхи татдаггүй ч юм уу. Намаа ингээд хүндлээд тийм байхад бол зүгээр. Архийг ч гэсэн гоё тааруулаад хэрэглэждэг. Тэгээ зүгээр л хараал хэлдэггүй. Тэгээ амар юм муухай ааштай биш яг тийм үндэл дуртай. Ер нь бол өндөртэй. Найз нөхдөдөө яаж ингэж гоё найзалдаг вэ гэж их асууж байна. Би нөгөө нэг дандаа уцаараа бичлэг хийж агаад ингээд дээдлийн камер руугаа ингээд хараад юуны линз рүүгээ харж явах хэрэгтэй шүү дээ. Ингээд одоохондоо сурч эхэлж байна. Одоо дандаа линз рүүгээ харж явах гэж байна. Тийм за яаж тэгэж найзуудаа удаан гоё найзалдаг вэ гинэ. Манай найзуудаа би юу нь бас амар дажгүй сайн харилцаатай байдаг гэж боддог. Магадгүй би эндээ таалагдахгүй үйлдэл гарсан ч гэсэн ингээд би биенээсээ уучлалтгүйгаад ингээд сайн харилцаагаа илүү ингээд удаан байлгах гэж хичээдэг гэх юм уу. Хин ч гэсэн 2 3 гээд олон талдаа бүгдөө хичээж байгаа болохоор ер нь ямар ч харилцаа байсан ингээд хоёр талаас энэ харилцаа чухал шүү гэж бодоод ингээд хичээх юм бол харилцаа ингээд удаан байдаг юм болов гэж би хувьдаа боддгоо. Бас ингээд миний сэтгэл таарахгүй зүйл байх юм бол ер нь бол жоохон илэрхийлэх хичээдэг. Тэгээ найзууд маань ч гэсэн тэрийг ингээд хүлээж авдаг ч юм уу. Манай найзууд ч гэсэн өөртөө таалагдахгүй байгаа зүйлийг ингээд хэлждэг ч юм уу. Гэтэ янз бүрийн trouble зөндөө үүсдэг ч гэсэн аль болох бид нар чинь цаашдаа байн харах хүмүүс шүү дээ гэж ингэж боддог гэх юм уу. Хизээ гэрлэх вэ? Оюунаа чин гэрлээд маматай олчлоо чи хизээ гэрлэх вэ гэж их асууж байна. Би бол нэг амар яарахгүй байгаа. Тэгээд гэрлэхээр бол ер нь жоохон 30 гараад гэрэлт юм билүүл гэсэн бодолтой. Гэхдээ сайн мэдгүй байна. Гэхдээ үнэхээр яг энэ хүн шүү. Энэ хүн л намайг амар ингээд хамгаалах гэж одоо ингэ намайг кэр хийгээд энэ хүнтэй л байхад би ингээд насан туршдаа амар аз жаргалтай байна гэсэн бодол төрсөн үедээ л гэрлэх байх л гэж бодож байна. Тэгээд намайг тэнд юу лээ тэнгисийн хэрэг дээр 2 4 7 тэрэнд орооч гэд би тийм юмд орж чадахгүй хаа угаасаа. Гэтэ яг үзэхэд бол сонирхолтой л хэлээ л дээ. Юу мэдсэл бүр амар их ороод байна. Одоо болоо чи бүр ингээд амар сайтай болчлоо гэд хүмүүс намайг амар тэгээд байхгүй. Би бол нэг амар царайгаа өөрчлөөд амар өөрийгөө өөрчлөөд байгаа ч юм байхгүй, амар мэсэлд ороод байгаа ч юм байхгүй. Тийм 18 16 настай хүүхдүүдэд ингээд анхаарал тавьж бичиж байгаа юм шиг хүмүүс бичдэг. Гэхдээ баярлалаа. Тэгээ би одоо ингээд 30 40 байгаа хүн учраас мэдээж хөгшрөөд
хөгшөрч эхэлж байна. Тэм залуухан ийм жоохон охтууд чиг биш учраас өөрийгөө арчлах хэрэгтэй. За тэгээд нүүрэнд утас суулгах бол тийм амар нүүр царайгаа өөрчлөөд ингээд өөр болгоод байгаа юм биш учраас энэ бол ер нь одоогийн миний насны үеийн хүмүүсүүд хэлэхэд үнэхээр тохиромжтой ийм зүйл гэж бодгоо имчилгээ арьсаа ингээд чангалаад ингээд яаж ш доош ингээд унжуулж ингээд хөвшөрөхгүй ингээд татаад тийм. Тэгээд нүүрэн дөөх бол угаасаа би ингээд нэг амар тагаж туурахаар хүний нүүрний өөх ч гэсэн амар байхгүй болт юм лээ. Тэгээд бас нүүр ингээд хонхоож орохоор бас амар ядарцаа харагдаад давхраа мань ч гэсэн ингээд хонхоогоор ядарцаа харагдаад байсан учраас би ингээд нүүрэндээ өөх илгэсэн. Тэрнээс би ингээд амар нүд мүдээ өөрчлөөд би нүд мүдний давхраа энэ төр хамаа янзлуулаагүй шүү дээ. Намайг ингээд бүр ингээд амар хийлгцэн гэж бодоод идэм шиг. Гэртээ ер нь амралтын өдрөө юу хийж өнгөрөөдөг вэ гэнэ бас зарим хүмүүс амар хөөрхөн иймэрхүү асуулт асуухаар би бас амар дуртай байдаг. Үнэхээр надаас ингээд зүгээр л сонирхол асууж байгаа асуулт юм санагдаад зарим хүмүүс ингээд амар чи нүрээ янзлсан, энийг хийсэн үү, тэрийг хийсэн үү гэж асуултаас илүү иймэрхүү асуулт надад илүү таалагддаг гэх юм уу. Ер нь бол амралтын өдрүүдээр би ер нь бол нэг гэрсэг хүн биш байхгүй юу. Ер нь бол амар тийм хөдөлгөөнтэй ийшээ тийшээ явж ингээд өдөр хоног нэг тийм үр бүтээлтэй өнгөрөхийг хүсдэг. Тэгээд ер нь бол цаг гараад нэг тийм амралтын өдөр гарах юм бол ер нь нэг тийм гоё агаартай салхитай газар очиж амрахыг хүсдэг. Тэр нь илүү надад ийм хилинг болж байгаа юм шиг санагддаг байгаа. Тэгээд эсвэл ингээд үнэхээр ядарсан үедээ гэртээ ингээд унтаад орноосоо босохгүй тийм үеч гэсэн байдаг. Бас хаяа тэгж өнгөрөх гоё байдаг байгаа. Ер нь ингээд хүмүүстэй найзлахдаа өөрөө төрүүлж ингэж найзалдгүй гинэ. Энэ хүн ингээ өөрөө ингээд ер нь найз баг гинэ. Тэгээд ингээд найзтай болохыг хүсдэг. Тэгээд би ингээд найзууд баг байдаг учраас би яаж хүмүүстэй танилцаж найзууд болох вэ гинэ. Ер нь бол би өөрөө ер нь эхэлж их очдог хүн байсан л да. Гэтэ одоо ингээд жоохон одоо нэг амар найз нөхдөдтэй болох гол ингээл лээдэг нас бол биш. Одоо найзуудтайгаа цаашдаа яаж гоё дурсамжууд үүсэх вэ гэдэг үе дээр ирсэн. Харин би их сургуульд байдаг ах үедээ болохоор ингээд өөрөө эхэлж очдог байсан. Тийм. Өөрөө төрүүлж очиод найзууд болъё. Чи хаанаас ирсэн бэ гэл асуудаг ч юм уу. Би Монголоос ирсэн гэл би уусаа Солонгост их сургууль төгссөн чинь. Тэгээд гоё олон улсын хүүхдүүдтэй танилцах дуртай. Тэгэж хүмүүстэй танилцсан байгаа. Ингээд нүүр ичдэггүй гэсэн үг. Одоо болохоор нэг амар хүмүүстэй очиод сайн танилцъя гэд байдаггүй. Энэ хүнтэй найзлахгүй байх уу гэж их боддог. Тэгээд тэрнийхээ дараа үнэхээр энэ хүнтэй найзламаар байгаа үедээ би өөрөө очиод сайн уу гэд ингээд шантарсан үедээ ер нь яадаг вэ гинэ. Би ер нь бол тийм ганцаараа байж чаддгүй хүн. Тэгээ угаасаа ихэр болохоор ингээд төрсөн цагаас бүр ингээд хорвоод үүсгтэйч гидсэндээ ингээд хоёулаа байсан. Тэгээ би үсээ ганцаараа байж суудаа ер нь байхгүй. Яг сурагч цайлцаагаар Таиланд руу явхад л нэг 6 сар ганцаараа байсан. Тэрнээс биш би ерөөсөө нэг ч удаа биш. Ер нь л тэгэж ганцаараа байж үзээгүй. Ганцаараа байхаар бүр амар стресстэй амар эмо болчдөг. Ер нь бол аль болох ингээд сэтгэл санаагаар хэцүү ч юм уу тийм эмо болсон үедээ найз нөхдөдтэйгээ уулзаад зүгээр ингээд тэр юм хэцүү байгаа зүйлийг бодохгүйгээр ингээд өөр юм бодоод их дуртай. Угаасаа тэр нь ч дээр юм болов гэж одоо. Гэтэ зарим хүмүүс шалтгаална л да. Одоо чинь манай оюуна гэхэд бол бүр ингээд эсэргээрээ ганцаараа байх дуртай ч юм уу. Би бол өстой үнэхээр ганцаараа байж чаддгүй хүн байгаа. Ямарваа нэгэн шинэ юм ингээ эхлэхдээ ингээд айгаад идэг. Тэрийг одоо ингээ яаж зүгээр болох вэ гинэ. Би болохоор ингэж боддог. Амьдрал амар богинохон гэж боддог. Би юунд амар дуртай байхгүй юу? Universe үжүү энэ дэлхий гариг ертөнцид бүр амар сонирхолтой. Бүр нэг хэсэг бүр тэрэндээ бүр ингээ автаад ингээ өдөр шөнөгүй ингээ гариг дэлхийгээс өөр ямар дэлхийтэй адилхан гариг байна гэж бүр ингээ амар хайгаал үзэлсэн чинь нэг бичлэг үзсэн. Тэр нь болохоор ингээ дэлхийгээс ахуулаад ингээл хойшлол үжүү тэгэл цаашлал ингээл universe бүрний цаашлаад амар том байхгүй юу. Гэтэл дэлхий болохоор тэр дунд бүр ингээд тоосноос бүр жижигхэн бүр ингээд хүний нүдэнд харагдахгүй тийм амар жижигхэн зүйл. Тэгээд энэ дэлхийн ертөнцид ингээд 1 секунд болж хахад бидний амьдрал зүгээр дууссан байдаг ч юм уу. Ер нь иймэрхүү хэмжээний бидний амьдрал амар богинохон юм шиг санагддаг. Тэгээд
ийм богинохон амьдралыг гоё ингээд хийх хүсэн юм аа гээд тийм харамсалгүй өнгөрөөсөн дээр юм болоо да гэж би хувьдаа боддог байгаа. Тэгээд аль болох өөрийнхөө хийх хүсэн юмудаа ер нь ингээд би чадах болоо би хийж чадах болоо гэж ямар эргэлзэхгүйгээр үжсэн хийж үзээд тэгээд болохгүй зүйл өөр юм хийж үзээд ингэж боддог байгаа. Тэгээс амьдрал богинохон учраас дуртай юм аа гээд амьдрах хэрэгтэй гэж боддог байгаа шүү. Зураг яаж янзалдаг вэ гинэ? Би болохоор аппликейшнээр янзалдаг байгаа. Миний хэрэглэдэг аппликейшн болохоор энэ Mate2 гэдэг энэ аппликейшнийг хэрэглэдэг байгаа. Энэ амар хурхан яг л би бүр анх зураг янз хэлэхээсээ л энэ аппликейшнийг хэрэглэсэн. Тэгээд өөр аппликейшнээс хэрэглэж чаддгүй нэгээ л хэрэглэдэг. Энэ дээр болохоор ингээд арьс цэвэрлэл, нүд томсгоол ингээл эрүү нарийнхан болгодог бүх юмнууд хийж болдог учраас энэ аппликейшнийг хэрэглэдэг байгаа. За тэгээ влого юугаар янзалдаг вэ гэж бас их асуусан байсан. Энэ Vlog гэдэг энэ аппликейшнаар янзалдаг байгаа. Энэ ч гэсэн бүр анх YouTube хийж эхлэхдээ энүүгээр янзалж эхэлсэн. Тэгэл энүүгээр л юм байж байгаа. Одоо зураг бичлэгэнд хамгийн их ашигладаг нь энүүгээр бичлэгээ янзлаад, энүүгээр зураг янзлаад, эндээс гоё зургийн санаанууд авдаг байгаа. Ингээд болов. Намайг YouTube бичлэгээ ойроор хийж өгөөч гэж зөндөө хүмүүс хэлж илээ. Би одоо угаасаа амар итгэвтэй хийх гээд энэ жилийн зорилго маань 100,000 subscribe-тай болъё гэсэн тийм зорилготой байгаа. Тэгээд зорилгынхаа төлөө ойроо олон гоё контент бичлэгүүд оруулаад хийх гэсэн бодолтой. Би одоо ингэж ярьдаг ийм зуршилтай болчихоо. Би ингэж ярьдаг юм да. Өнөөдөр ингэж яриад тах юм. Бас энэ за. Тэгээд өөр чин зөндөл асуулт байна л да. Тэгээд зарим нь нэлийн давхцсан асуултууд илээ. Би ер нь бол тийм гоё Европын улс руу аялаж үзмээр байгаа. Тэгээд үнэхээр гоё боломжн гараад цаг нар нь болох юм бол Парис ч юм уу тиймэрхүү улсуудаар явж үзье гэсэн бодолтой байгаа. Майк нэмийг унах гэж. Өнөөдөр цагаагаар аим гоё. Цаашдын зорилго гинэ. Цаашдын зорилго одоогийн хийж байгаа өөрийнхөө бизнесийг гоё өргөжүүлээд тэгээд амин гоё хүссэн гоё орнуудаараа ингээд аялаад гоё дурсамж бүтээгээд гэр бүл найз нөхдөдөө гоё сайхан харилцаагаа ингээд гоё байлгаад гоё дурсамж бүтээгээд гоё гэр бүлтэй болоод түрх мааматай болоод тэгэл сайхан амьдрий гэсэн тийм төлөвлөгөөт байд. Намайг яаж жингээ барьдаг вэ? Яаж турах вэ гэж их хүмүүс асуусан байна. Би болохоор яг саяхан нэг хэсэг амар таргалсан байхгүй юу? 58 хүртэл таргалсан. Тэгээд тэр үедээ болохоор за өстө турахгүй бол арай биш ээ. Арай л би хүнд оргиод амар хэцүү байна гэж бодоод нэгт хоол амар багсгсан. Орой хоол идэхээ болоод тэнгууд яалтчгүй нэг 3 кг басаад ирд юм лээ. Тэгээд тэрнийхээ хажуугаар гэртээ ингээд юм тасгалууд тэгээд буцаад 50 кг болсон баа. Тэгээд одоо нэг өглөөний 50 кг байж байгаа л оройн 51 болчихвол өглөө нь 50 кг болоод оройн 51 иймэрхүү л юм. Тэрнээс нэг одоо тасгал сургал тэгээд өөрийн тийм онцгой турах арга гэсэн юм бол одоогор байхгүй байгаа. Тэгж жагаад амар нэг тийм гоё юм эрүүл хатуу биетэй болъё гэсэн тийм зорилготой. Нэр зорилго гэвэл бас тэр байгаа юм шүү. Дуртай өнгө юу вэ гинэ? Бичлэгэн дээрээ баян өнгөн солигдох юм а гинэ. Харин тэр бичлэг болохоор ингээд нөгөө нэг амар хандлт өгөөдсөн болохоор би ингээд тэр бичлэг амар олон хийчихгүй юу. Тэг би болохоор ер нь бол тийм бор шаргал тийм намрын өнгөд дуртай. Тэг би нэр personal color юусо тодорхойлж үзээгүй. Personal color тодорхойлвол бас тийм намрын өнгө гарч ирэх юм болов гэж бодоод үгүй юм болов. Үгсэн тийм бор мор өнгөнд нэлийн дуртай байгаа. Дуртай хоол гинэ. Хамгийн дуртай хоол бол би ногоон туршилт олон дуртай. Энэ ерөөсөө ингээд өөрчлөгддөггүй. Ягаад тэгэхээр нэгт ингээм амар эрүүл хоол шиг санагддаг. Амар олон ногоо ингээ орцсон байл бүр дуртай. Тэгээ шүлэн дуртай учраас ногоон туршилт олон их дуртай. Тэгээ заримдаа нөгөө ногоон туршилт олон банш оруулсан мэт ч тэгвэл бүр дуртай. Ингээд дотор нь бууцч байна. Ногооч байна, махч байна, шүлж байна. Ер нь бүх юмыг нэг дор нь оруулсан амар эрүүл хоол шиг санагдаад ногоон туршилт олон амар дуртай байгаа. За
ер нь л нэг иймэрхүү байна. Надаас маш олон асуулт асуусан та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Ойр ойрхон гой бичлэгээр та бүхэнтэйгээ эргээд уулзнаа. За тэгээд дараа нэг нэлээд байж захиад нэг асуулт хариултын бичлэг бас хийвэл зүгээр ах гэж бодож байна. Бичлэг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Бай бай.